Хос хоёр төлөөлөгч асуулт асууя. За яг энэ иргэдээс бас төрийн үйлчлэгийг анхан шатнд хүргэж байгаа төрийн энэ албаагчдын асуудлыг бол нийслэл дээр бүр тусгаалan авч үзэхгүй бол яг ингээл тулгамдаа л хэсгийн халагчийн асуудал ярихаар энүүхэн эндээ энэ нийгмийн баталгаа цалин өсний асуудлыг яриад өнгөрөх нь бол учир дутагдaltaй байгаамаа. Тэгэхээр энэ бид нар одоо ингээ яг тойрогтой ингээд ажиллаад явхаар хэсгийн халагч нар хөлсөөр ажиллах гэрээтэй байдаг. Эрх зүйн байдал нь маш доор. Хөлсөөр ажиллах гэрээтэй байгаа хүн банкнаас зээл авч болдгоо. Ажилласан жил нь тооцогддгоо гэд учир шалтгаанууд бас их байлээ. Доктор суурьшил муутай байдгаа гэж байна. Яг хөлсөөр ажиллах гэрээтэй хүн чинь гараад явхад ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй юм чинь тэгэж ш. Хөдөлмөрийн гэрээтэй болвол бас энэ хэсгийн ахлагч нар доктор суурьшилтай ажиллах, за энэ төрийн албанд дүүцүүлж бас цалин хөлсөө тооцоолох, ажилласан жилээ тооцоолох гэд энэ хүмүүсийн эрх зүйн байдал бол дээрдэх юм боломжтой. Тэгэхээр тамгын газар зөвхөн одоо энэ хэсгийн ахлагч нарын цалинг тогтоох тухай асуудлыг нэг удаа танилцуулаад өнгөрөх биш. Энэ цаашдаа төрийн албанд яаж дүүцүүлж энэ хэсгийн ахлагч нарын цалин хангамжийн асуудлыг ярихын одоо энэ нийгмийн анхан шатны хэрэгцээнд хүрэхгүй байгаа цалинтай хүмүүс бол өөр одоо хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй болно шүү дээ. Тэгэхээр энийг томоор нь харж ахаад иргэдийн хуралд бас танилцуулах нь зүйтэй шүү гэдэг саналыг хэлмээр байна. За тогтоолын төсөл дээр би харин санал асуулт санал гэдэг талын. Асуулт гэхгүй дөрөх. За. Болцсон. За. За асуулт асууж дууслаа.